Эрхэм хүндэт үзэгчдээ. Уралдаж байгаад ухарч тавхдаг, уйлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тонтогнон бужгэлдэг, Азийн бөмбөгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнрийн маань оролцдог. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 цогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хуралцсан ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэлдэг үлээ. Манцуутай жаахан тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. Тэв дэлхийд нэр алдран зориулсан тамирчид дэнж хотод л барилдах бөхчүүд үзэгслэн гоо монголжингоо охид уйлан дуран өвгөн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дуулыг ихшиглүүлж алтан соён баталбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс төрөн гарч байгаа илээ. Ингээд өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, эх орны маань 4 зүг 8 цогсоос хүрэлцэн ирсэн игдүүтэй хөөрхөн дүүнартай амжилтын дэдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынх нь анхны тэмцээн уралдаан автаралын уралдаанаар эхэлдэг үлээ. Хамгийн түрүүнд бусдыгаа шүчлээд Отхон баатрын номин охин маань ондайтал бондайтал гараанаасаа гарын барайны зүг гайхалтай гिच нь хурдлан тавхилаа. За түүний араас хөл хурдтай дөрөө чангатай жамуухын цэнцүрэн за алтан толгын мөнх хөсөл нар маань ёстол гараанаасаа гарын барайны зүг гайхалтай гिच жирítэл хурдалж явна. Асгалсан шагаа шиг жирítэл давхсан алдрайхан хөөрхөн хүүхдүүд маань аавын хайртай амин эрднүүд, ээжийн хайртай инхрийн эрднүүд шүү дээ. За ингээд Отхон баатрын номин дүү маань 10 сар 20 хоногтоо анд олон найзуудаагаа хошуучлаад авхаалчтайгаар автаралида 1-р байранд ирлээ. Хөөртөн дуудаг нэрийг нь номин гин. Номин охин маань Мозарт, Маяковский, Монголоос олж янцсан дөрөв чулуунгаан аясыг сонсох үнэхээр их дуртай. За идэх дуртай хоол нь авокадо жимсэнд үнэхээр дуртай гин. Ирээдүйд одон металлаар Грэмилаас дүүргсэн олимпийн авраг Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цүрээд болсон мундаг лидер бүсгүй болно. 2-р байранд маань жамуухай хөвгтэй цэнцэрэн дөө маань гараанаасаа гарлаа. За цэнцэрэн дөө маань 11 сар 6 хоногтой аав ээжийн жижигнэ. За хаста нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, жирвээсэн хөмсөгтэй, жимсэн улаан уруултай чихтэйхэн сэргэлэн охин бол цэнцэрэн тамирчин маань ийла. 11 сар 6 хоногтой анд олон найзуудаагаа хошиожилж аваа аав ээжийн амин хайрыг жижиг гэж өхөөрднөө. Зурагт үзэн зургаан авахулаад поз авна, дуу дуулна, аялгууд дуугаа дуулна, ам хуурайг шулгана, хип хопор өглөн, химнэл данжийг нь тааруулаа сайхан бүжгэлнэ. Будаатай шүл бантан хоёрт буцахгүй дуртай бондойтол суугаад түнтийтэл иддэг дуу маань Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цуураад болсон мисс бүсгүй болно. За ингээд 3-р байранд маань нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг хиймэрлэг оролцогч бол алтан толгын мөнх хөсөл маань ийла. За мөнх хөслийн маань өвөө, мөнх гэрэл, эмээ, бүндэн нар маань олон хөөрхөн тамирчтай манай нэвтрүүлэгт сойж байгаа тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. За ингээд бүндэн өвөөгийн хөөрхөн ач зээнэр болох мөнх цулын номон дүү маань 20 жилийн өмнө манай нэвтрүүлэгт маш амжилттай оролцож мөнгөн медалаар Грэмилаж байсан сайхан охин маань одоо оюутан болж Солонгос хэлний улсын 2 удаагийн олимпиадын аваргаар шалгарч байгаа. За 18 жилийн өмнө оролцож байсан мөнх туулын Тэмүүжин хүү маань сагсан бөмбөгийн 2 удаагийн аварга, Зүүн Аз номхон далайн орнуудаас зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээнд алтан медаль хүртэж байгаа мундаг тамирчид байгаа. За ингээд тэдний хөөрхөн дөө болох алтан толгой мөнх хөсөл маань чавхаатл ирж явна. 10 сар 20 хоногтой Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн гацтай жаргалтай баяртай баясгалантай хөгжилтэй хөөртэй хөөрхөн хүүг маань мөөмөндөө гэж хөөрдөн дууддаг гинэ. Мөөмөдөө маань үргэлжил мөөмдөх дуртай гин. Ээжийнхаа нүд рүү хараад хоёр хөлөө хөдөлгөөд
Нэг гараараа нөгөө мөмөө бариад, нөгөө гараа нөгөө мөмөрөө бариад. За ингээд л хөөрхөн мөмдөж гарна шүү дээ. Инээд алдаад л ээжийнхээ өдрөө ширтээд л мөмдөж хэвтэх нь мөмөндөө хүүгийн хобби гин шүү дээ. За бас юм болгоныг ухан төнгөчн, шинжлэн судлан, тоолн бас нэгтлэнаа. За Монгол ирхэн басаа махсаг гэж ихтэйхэн 74 өндрийг дамэтэл суугаад сулгаанаа. За гэр бүлээрээ тойрч сууж агаад л мах чамж идэх дуртай гин. Ирээдүйд далай даян даяар дурсагдах дархан авраг бүх болж цэнгэлтгийн ногоон дэвжээг эзэглсэн цэмцгэрхэн сайхан босоо авраг залуу болноо. За 4-р байранд маань анх бол давхтай амар сайхан дуу маань орж иж байна. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн хайр болон оролцогчдын маань нэг байла. 11 сар 5 хоногт аав ээжийн амин хайр, алей зантай хөөрхөн бөндөөхөг Амушинка гэж хөрдөн дуудулдаг гинэ. За хөөрхөн Антошка маань дуу дуулна, бүжиглэн түүгээр аялна, төмөн ижлийг амжуулна, аавынхаа машинд суугаад ээжийнхээ өвөр дээр суугаад их хотынхоо хөгжид цэцгэлтийг хараад игдүүтэй гчин гуруулаа дуу аялаад л машинаар зугаалan дахих дуртай да. Ирээдүйд их хотынхаа хөгжил цэцгэлтэнд энэ бие хувь нэмрээ оруулсан энгүү мундаг архитекторч бизнесмен тэр бомтон болноо. Идэх дуртай хоолны бантан будаатай хурган дуртай, ирээдүйн найранд 10 дуутай, наадамд 10 даваатай босоо бүх тэр бомтон бизнесмен дуу маань 4-р байранд төчгөн тал тавьгаад ирлээ. За 2-р үеийн хөөрхөн дуу нарыг маань хошуучлаад ёстой л нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүү ирж явна да. Хөгжилтэй, хөөртэй, хөл хөнгөн, дөрөө чанга хөөрхөн инэл оролцогч бол бүх тэмцээндээ бусдыгаа уршилж алтан медалаар ингрэм билаасан авийн мундаг хүү. Содов жамц авахтай төгс бэлэгтдөө маань ийла. Үнэхээр төгс бэлэгтэй хүү байла. Төгсийн төгс хүү маань өнөөдөр 11 сар 12 хоногт хөөртөн дуудаг нэрийг нь бэлэгт хүү гэж хөөртөн дуудаг. Бэлэгт хүү оролцохгүй ажил хийж чадахгүй зүйл гэж ондгор бандгар хүүд байдаг. Өдөржин инээд алдаад лөмдөө цортлон өлхөөд анаатагаа таглаад аялгуулан хандуулаад өргөө гэртээ хайцруулдаг өхөрдөн хөөрхөн жаалууд шүү дээ. За хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглэх хоббитэй. Инээд алдаад хүн болгонтой гар бариад л олонний дунд од мэт гэлцэж бусдын дунд бурхан мэт данаатал суух дуртай. Дүү маань бантан цовинд үнэхээр дуртай. Ирээдүйд бүх барилтнаа авраг болсноо, олимпик явнаа, одоо медалаар ингрэм билаанаа гэн хөөрхөн дүү маань 1-р байранд ирлээ. За 2-р байранд мар Монгол хүү авахтай сайн заяа дуу маань ёстой л мундаг хүү байла да. Энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэг байла. ертөнцид мэдлээд ердөө 9 сар 27 хонож байгаа мөртлөө хурдтай, хүчтэй, авхаалчтай, самбаатай хүү байла. За Монгол хүүгийн маань гэр бүл олон хөөрхөн тамирчтай манай нэвтрүүлэгт цайж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. За сайн заяа хүүгийн маань эмээ манай нэвтрүүлэгт хөөрхөн бяцхан тамирчтай маш амжилттай уралдуулж байгаа. За таньда урт нас удаан жаргалыг хүсэн өрөөё эмээ минь ээ. За сайн заяа хүү маань ертөнцид мэдлээд 9 сар 27 хонож байгаа. За жиги гэж хөрдөн дуудулдаг гинэ. Жижигхэн хөөрхөн жиги маань жирийт тавьгаад ирлээ дээ. Тоглоом болгоно тайруулан тавиад тончиг хөөрхөн дунд нь өнгөрч тоглох дуртай. Компьютерийн гард суух юм бол 13-га арвагнуулаад л яста юмыг шивж гарна шүү дээ. За ирээдүйд компьютерийн их мастер болноо. За юм болгоно руу авирах дуртай гинэ. Сандлаас ширээ рүү, ширээнээс шкаф руу, бүйдэн рүү гэд ирээдүйд Эверестийн оргилд гарах энгүү мундаг хөөрхөн хүү байна. Бантан банш хоёрт баруун зөнгөө дуртай дуу маань том дуутай, томдгор дарга компьютерийг 13 хуруу шиг эзэмссэн айда мундаг лидер залуу болноо. Сайн заяа хүүгийн маань сансан үйлс бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай 2-р байранд ирлээ. За 3-р байранд маань Даваа баяр авахта тогтоон дуу маань орж ирж байна. За нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тэнхлүүн зантай хүү маань тэргэн дотроо багтаж ядна. Тэнтэр тунтар давхсаар ирлээ. За данайсан хөөрхөн хүү маань далмуран дарсан гэзэгтээ далавангийн өндөнгөөгөө байлаа шүү дээ. Өнөөдөр 11 сар хүрч байгаа хөөрдөм хөөрхөн хүү маань үргэлжил инээд алдаг, баяртай, баясгалантай, азтай одтой, хиймэртэй, авхалт самбаатай хүүг маань Бамбале гэж хөөртөнд дуудалдаг. Бамбале хүү маань уртын дуугаа оюнглуулна, артын дуугаа аялна, хип хопор өглөнд хэмнэлт анжийг нь тааруулаа бүжиглэн. За бас өөрөө дуу зохиож дуулдаг гин шүү дээ. Өндөр дуугаар хүн загнаа. Хөөрдөм хөөрхөн хүү авьяас бэлэг ихтэй гин шүү дээ. Удаатай хуурга бууз хоёрт баруун зөнгөө дуртай түнтийтэл бантайд л иднэ. Ирээдүйд үндэсний бөхөөрөө
барилдана, үндэстэн олно, баярлуулна, алдар цугаад мандуулсан авраг бүх болно гэн тогтгох хөгийн маань хүсэл бүхэн нь биелэх болтугай. За дөрөвдүгээр байранд маань долгион авахтай их учралдуу маань сүүл мушгаад сүрхийн мундаг ирж явна да. За олны дундаас онцгой учрал, бусдын дундаас бузгай учрал, сэргэлэн төрсөн сэтгэр учрал, сэтгэл татам, царайлаг учрал маань. За 11 сартаа ан 70 найзуудтайгаа ан маань хүчээ үзэж байгаа авийн мундаг хуулаа. Имкуча гэж хөрдөн дуудалдаг гинэ. Хөөхөн имкучка маань телевизэн удирдлага барих юм бол тунжиг мундаг сувгаан өрөө тааруулаад хүүхэлдэйн киногоо үзээд хөөр баяртай пог пог инээд судаг гэж шүү дээ. Параараа үзээд пог инээнэ. Удирдлага бариад урдан зогсоод ирээдмтэй хөгжим тавьж байгаад их мундаг бүжгэлдэг авьяаслаг нэгэн оролцогч гэж шүү дээ. Гурилтай шүлээ гуйлгалгүй гололгүй цацаж байгаад базаж байгаад өөрөө самбартын идэх дуртай. Ирээдүйд том дуутай томтгор бос тэр бомтон ирээдүйн их удирдагч болно. За 3 дугаарын хөөрхөн дундрыг маань хөшөжлээд адхуу авахтай эрхэс татгүй маань гараанаасаа гарлаад инээд алцсан тэргэн дотроо багтаж ядсан тентэр тонтор гүйж аваа тэнгэрлэг сайхан хүү бол эрхэс татгүй маань илаа. Эрхэс аддуу маань энэ л өдөр 10 сар хүрч байгаа. Царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг хямрлаг оролцогч маань дандгар алхаад ирж байна. Далаавангийн өндөг гөөгөө маань далмөрөн дарсан гэзэгтээ даамчиг сайхан төрсөн хүү байлаа. Түнтэг гэж хөөртөнд дуудалдаг. Түнтэг хүү маань барилд нь ноцолт нь хүндийг өргөн хүчийг үзнэ. Олны дунд ад мэт гэлцэж бусдын дунд бурхан мэт цамцан сож хүн болгонтой гайр барьж хөгжил хөөр аз жаргалыг бэлгэлдэг хөөрхөн түнтэй гэж шүү дээ. Хамгийн дуртай хобби нь бүжиглэхээ. 2 дугаар хоол байх юм бол хот инээгээд хоб идэж судаг мундаг хөө гэж шүү дээ. Түнтэйг маань төмөн олондоо хүндлэгдсэн тончиг мундаг мис заслын гэмч доктор профессор залуу болно. За 2 дугаар байранд маань баяр сайхан авахтай инхлэн дуу маань орж ирж байна. Баяр сайхны инхлэн гэж яста нүдэндээ галтай, нөөрөндөө цагтай хамгийн сэргэлэн, хамгийн цаваа, хамгийн жамхаатай оролцогч бол инхлэн дуу маань илаа. Жирвээсэн хөмсгтэй жимсэн улаан оролтой чихтэй янзын үзэсгэлэн охин маань хамгийн жахан, хамгийн их хөрхөн оролцогчдын маань 8 сар 18 хоногт хамгийн жахан оролцогч маань илаа. Хайр булаан дуу маань хамгийн жахан ч гэсэн хамгийн хурдтай, хамгийн хүчтэй, хамгийн тодоос таад гэлэлтсэн од байлаа. Гүнжүүлээ гэж хөөртөнд дуудалдаг. Гүнжүүлээ охин бүжиглэн авьяасаа үзүүлээд хүн болгоныг урдаан суулгаж агаад алга ташуулах дуртай. Ирээдүйн ардын жүжигчин бүжигчин урлагийн од маань ирж явна да. За бууз хуушур цовинд үнэхээр дуртай. Ирээдүйд маш хөөрхөн авьяаслаг дэлхийн мис, шүдний мис болон гэлэлцнаа. Шүдний дагна маань 2 дугаар байранд ирлээ. За 3 дугаар байранд маань баян мөх авахта анар дуу маань ороод ирлээ. Ээдтэй анар дуу маань энэ удаагийн дугаарт оролцсон игдөөтэй хөөрхөн дуунараас маань хамгийн ганга хамгийн дэгж хайр татам оролцогч байлаа да. Олноос онцгой бустай хаас буцгай хөөрхөн анар дуу маань хөгжилтэй, хөөртэй, баяртай, баясгалантай, өргөөгөртэй хайр цэцэрлдэг, өмдөө цартал гэрэн тарьж мөлхөлдөг, тунчиг мундаг ирээдүйн их авраг тамирчин байгаа. 1 нас 10 хоногтой анар дуу маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцсон аав ээжийн амин хайр алиа зантай хөөрхөн анарка маань параараа үзээд пог инээд суух дуртай. За машин цугаад гэр бүлээрээ их хотынхаа хөгжил цэцгэлтийг хараад салхи татуулан тавхин шүү дээ. Ирээдүйд их болсон Монгол орнда маш ихийг хийж бүтээж энэ бие хувь нэмрэн оруулсан ингүү мундаг лидер удирдагч залуу болно. Том бууз тунчиг сайхан чансан махыг 74 өндөртөө данайтал суугаад идэх нь хөөрхөн хүүгийн идэх туртай хоолндоо ирээдүйд одоо медалаар инглээд үргэсэн онц мундаг тамирчин төмөн олондоо түндлэгдсэн тунчиг мундаг архитекторч болно. За ингээд 4 дугаар байранд маань гайхалтай хөөрхөн ганган жентэлмэн гадаа дотоодоор аялж нэр алдран цэрэг талах сайхан залуу. Анх болтын амар сайхан дуу маань ангайтал инээгээд гарсан боловч замын дунд ангайтал уйлаад гайхаа зогслоо. 11 сар 5 хоногт Антошка гэж хөртөнд дуудалдаг. Антошка дуу маань машин түрээд масаатл инээгээд үүгээр түүгээр зугаадаад өмдөө цартал давхир шүү дээ. За шатаар авирах дуртай, юм болгонд авирч мацаж үзэх хоббитэй. За машинаар тоглох бол хөөрхөн хүүгийн маань хобби, гэртээ 100 машиныг өрсөн хөөрхөн хүү маань зугаалж бас гадуур салхилах хоббитэй. Бантан будаатай хурган дуртай дуу маань тунчиг мундаг бүх төрдөн ихийг хийж бүтээсэн төмөндөн алдартай бизнесмен болно.
За ингээд 2 дугаар үеийн хөөрхөн дүүнрийн маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хайр булаам хөөрхөн хүүхдүүд маань эх орны мөн 408 зөвсөөс игдүүтэй гэх чинь амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцохоор амжилт сайтай эхлэхээр хүрэлцэн гэрсэн байгаа. За ингээд хамгийн түрүүнд мундаг хөөрхөн шүүдээ алтан толгой мөнх өсөл за жамуухын цэн цурнаар маань ёстол нэг хөл гарынхаа хурдыг шалгаад жирэтл тавьж явна да. Ёста уралдана гэж энэ хоёрыг л хэлэндээ ёста үзэж тарж байна да. Хөөрхөн аваргууд шүү дээ. Ирээдүйн олимпийн аваргууд энэ удаагийн дугаарыг маань сайхан хөөрхөн ханхуу джентльменүүд мисүүдээ. За ингээд жамуухын цэн цуран охин маань хамгийн гоё бүжиглэж шилдэг бүжигч нэр шалгарч авьяаслаг, царайлаг, авхаалжтай сэргэлэн мисээр шалгарсан хамгийн ганган, хамгийн дэгжин, хамгийн авьяаслаг, хамгийн мундаг оролцогч байлаа. За яг зэрэгцэн гэрсэн царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч бол алтан толгой авахтай мөнх өсөл дөө маань илаа. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг зэгнэж төмөн улмынхаа уухайн донд ивэх ирээдүйн босоо аврагда энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа да. За ингээд хоёр хөөрхөн тамирчид маань хоёулаа яста холбоотой юм шиг мөлхөлсөөр 1-р байранд зэрэгцээд ороод ирлээ. За 2-р байранд маань Атганбаатар авахта номон доо маань өстө жирэтл тавхад ороод ирлээ. Жирвисэн хөмсөгтэй жимсэн улаахан хацартай царайлаг мираалдаг нуруулаг монголжингоо мисээр шалгарсан номон охин маань маш хурдтайгаар 3-р байранд амжилт дагуулсаар ороод ирлээ. Номон маань мундаг шүү, баяр хүргье. За 4-р байранд маань даваа баярын тогтуун дүү маань даанчиг хөөрхөө орж ирж байна. За тогтуун маань тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, азтай, одтой, хиймэртэй янзын мундаг хүү байла да. Дэндүү хөөрхөн джентльмен дэлхийд алдарших сайхан залуу азтай одтой хиймэртэй азтан тогтоо маань 4-р байранд инээ далтсаар эрч хүчтэйгээр орж ирлээ. За айргийн 5-д орж ирж байгаа аавын мундаг хүүг долгионы их учрал гинэ. За их учрал дөө маань аавын хайртай амин эрдэнэ, ээжийн хайртай инхрийн эрдэнэ эрхэмсэг бяцхан тамирчдаас маань айргийн 5-д авхаалт самбаатахаар орж иж байгаа. Энэ удаагийн дугаарыг маань бандгархан хөөрхөн ботоо джентльмен сайхан залуу өргөмжлийг авсан ирээдүйн супер од хөө маань айргийн 5 амжилттайгаар орж ирлээ. За 6-р байранд маань анх удаа өгтөй амар сайхан дуу маань орж ирж байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, тэнхлүүн зантай хөөрхөн дуу маань сүүл мушгад сүрхий мундаг таадад сэтитл ирж явна да. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу анх олдын амар сайхан дуу маань инээ далтсаар ирж хүчтэйгээр энэ удаа 6-р байранд орлоо. За дараагийн хөөрхөн тамирчдыг маань хошуучлаад хөөрхөн шүү дээ эргүүрнүүдэн хөөрхөн хүүхдүүд маань эрч хүчтэй мундаг тамирчид байлаа. Ингээд садав жамцын төгс бэлэгтэй за Монгол хүүгийн сайн заяа хоёр маань гараанаас гарan барайны зөв гайхалтай гिचн хурлан тавьж явна да. За сайн заяа хүүг маань эмээ нь бол маш сайн дасгалж байсан байгаа. За төгс бэлэгт хүү маань бол төмнөөс төгөлдөр олноос онцгой бүх тэмцээндээ бусдыгаа өгшөж болсон бузгаа мундаг оролцогч байгаа. Хоёр хөөрхөн тамирчин маань ста мундаг гिचн гараанаас гарч байна. За энэ хоёрын араас өөдөө шил дараад од хүүгийн эрхэс дуу маань гараанаас гарч байна да. Эрхэс од дуу маань ёстой хөл хөрттэй дөрөө чангатай хөөртэй баяртай царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч байлаа. За 3 хөөрхөн тамирчид маань ирж явна. За ингээд садав жамцын төгс бэлэгт дөө маань төмнөөс төгөлдөр алднаас онцгой бүх тэмцээндээ бусдыгаа өшөжилж алтан медалаар ингрем билаж авьяаслаг шилдэг бүжигчин болж хөгжилтэй хөөрхөн джентльмен авраг ханхуу алтан медалийн эзэн маань ороод ирлээ. За түүнтэй зэрэгцсэн Монгол хүүгийн сайн заяа хүү маань хамгийн мундаг оролцогч байлаа. Энэ удаагийн дугаарт оролцсон игтэйтэй хөөрхөн дүүнээс маань хамгийн жаха хамгийн хөөрхөн оролцогч маань байлаа. ертөнцид мэдлээд ердөө 9 сар болж байгаа сайн заяа хүү маань үнэхэрийн хөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуугаар шалгарч алтан медалаар ингрэмэлсэн авраг мундаг хүү байлаа. 2-р байранд орлоо. За 3-р байранд маань царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч од хүүгийн эрхэс доддуу маань царайлаг, мираалаг, нуруулаг, юндангөөгөө сайхан залуу gömчлийг авсан хөгжилтэй хөөртэй хөөрхөн хүү маань хөл хөнгөн дөрөө чанга хөөртэй баяртайгаар гурвалж байна. За 4-р байранд маань баян мөнхийн анар дуу маань орж ирлээ. Анар авраг маань аавын хайртай амин эрдэнэ, ээжийн хайртай инхрийн эрдэнэ, анд олон найзуудаа автаралын мөлхөөрөлдөнд
амжилт сайтаагаар оролцож айргийн 5 эзэн болж медаль гэртээ зөөсөн мундаг хүү бол Баян мөнхийн анар дуу маань нэлээ гайхалтай хөөрхөн ганган ханхүү гадаа дотоодоор илж нэрэл Ранцрэ талах сайхан залуу маань 4-р байранд 40 дахиад ороод ирлээ. За айргийн 5-д орж ирж байгаа аав ээжин амин хайр жирвэсэн хөмсөгтэй жимсэн улаан уралтай цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн оролцогч үнэхээр хөөрхөн үзэсгэлэн хөөрдөм хөөрхөн мис охин бол баяр сайхны инхлэн дуу маань нэлээ. Айргийн 5-д хурдалж аваа аав ээжин амин хайр алай зантай хөөрхөн инхлэнтэй баяр хүргье. За ингээд энэ удаагийн дугаарт оролцож байгаа игдүүтэй хөөрхөн тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг сугалах тэмцээнээр үргэлжилдэг. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнер маань эх орны маань 408 зогсоос хүрэлцэн гэрж амьдралынхаа анхны тэмцээн өнгөрөлтөө нэг амжилт сайтай эхлэж байгаа. Алтраахан хөөрхөн тамирчид маань байгаа шүү дээ. За ингээд хүний амьдралд аз од гэж өдөр болгон тохиогоод байдаг. Мэдээж өнөөдөр азтай, одтой, хиймартай хүүхдэл азийнхаа бөмбөлгийг атгана. За бяцхан хөөрхөн тамирчид маань яг одоогоор тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдхгүй ч гэлээ. За 10-20-30 жилийн дараа аав шигээ ээж шигээ босох хойно энэхүү нэвтрүүлгээ үзээд инээд хөөрөөр бэлхэн байх болно. За ингээд энэ удаагийн дугаарт эрхэмсэг хөөрхөн хүүхдүүдийг маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож алдар хөндийнх нь анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэж байгаа. За бүхий л аав ээж, эмээ өвөө нартаа, бүх тасгалжуулагч нартаа баярсан талархснаа илэрхийлж бүх гэр бүлдээ аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. За ингээд 11 тамирчдаас маань Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд даваа баярын тогтуунд маань ёстой нэг азтай одтой хиймартайгаар олон хөөрхөн тамирчдын маань дундаас андайтал Азийн бөмбөлгийг суглаж байна. За ингээд азад нь алгандаа хийсэн аавын сэргэлэн хүү даваа баярын тогтуунд үдэ амьдралынхаа турш дандаа азтай, одтой, хиймартай явахын үлжээтэй сайхан гэрэлийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. За энэ удаагийн дугаар маань онцгой сайхан дугаар байлаа. Үнэхээр сэтгэл хөдлөсөн сайхан дугаар байлаа. Энэ удаагийн дугаарт маань 20 жилийн өмнө манай нэвтрүүлэгт оролцож мөнгөн медалаар ингрэм билааж байсан мөнх цулын номон охин маань хүрэлцэн гэрсэн байгаа. Номоо маань Солонгос хэлний улсын олимпиадын 2 удаагийн аваргаар шалгараад байгаа. Мөн 18 жилийн өмнө манай нэвтрүүлэгт оролцож байсан мөнх туулын Тэмүүжин хөө маань хүрэлцэн гэрсэн. За сагсан бөмбөгийн улсын 2 удаагийн аварга зүүн Аз намхан далайн орнуудын тэмцээний алтан медалийн эзэн мундаг тамирчид маань хүрэлцэн гэрж оролцсон байгаа. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнээс маань төв дэлхийн олимпийн олон аваргууд маань төрхөн эндээс л тодроод байгаа шүү дээ. За ингээд аздан тогтуунд үдэ амжилтын дэдийг хүсэрөөгээд амьдралынхаа турш дандаа азтай одтой хиймартай явахын үлзэтэй сайхан гэрэлийг хөөрдөн хөрхөн аздантаа өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Уралдаж бэлгэж азаа удсан ухаантай сэргэлэн цаваад төрсэн дүүнэрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнэр маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авхаалжтай, азтай, одтой, хиймартай ёстой төмнөөс төгөлдөр бусдаас бузгаа оролцогчд маань манай Манцуудай тамирчин нэвтрүүлэг маань зарин гэрж оролцсон. За ингээд Манцуудай тамирчин нэвтрүүлэг маань хэдийнэ 23 жилийг ардаан удаж мянган тамирчид маань манай нэвтрүүлэгт оролцож алдар хүнд авхаалт самбааныхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэж байгаа билээ. За ингээд хөөрхөн хүүхдүүдтэй ад жаргалын дэдийг хүсэн өрөөж байна. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дөнөр маань их гоо бүжгэлдэг авьяаслаг, царайлаг, авхаалжтай сэргэлэн тамирчид байлаа. Энэ удаагийн дугаарт маань анх болдын амар сайхан алтан тулгын мөнх хүсэл, Отгон баатрын номин, жамуухын цэнц сүрэн, долгионы мөнх учрал даваа баярын тогтоон Монгол хүүгийн сайн заяа содов жамцын төгс бэлэгт баяр сайхны инхлэн Баян мөнхийн анар од хүүгийн эрхэс дод гэд хөөрхөн тамирчид маань хурд хүч авхаалт самбаа авьяас бэлгэн шалгаж байгаа. За ингээд бүжгийн тэмцээнд маань хамгийн гоё бүжгэлсэн жамуухын цэнц сүрэн, за содов жамцын төгс бэлэгт нар маань байлаа. Шилдэг бүжигчин хоёр хөөрхөн тамирчинда баяр хүргье. За хүндэт эцэгчдээ телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй хөөртэй, дурсгалтай, дуртгалтай энэхүү сайхан мөчийг манай Манцуудай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглүүлдэ гэрээ 10-20-30 жилийн дараа аавшиг ээжгээ болсон хойно хүүхдүүд маань нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. За манай нэвтрүүлэг
3-4 дугаар хороолол 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт байрлах My Little Pony гэд маш гоё том тоглоомын төвөөс нэвтрүүлэг маань амжилттай зохион байгуулагдаж хүрдэг билээ. My Little Pony тоглоомын төв маань 3-4 дугаар хороолол Paradox автобусны буудлын замын эсрэг талд Apex их дэлгүүрийн 5 давхурт байрладаг. Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай тоглоомын төв бол My Little Pony тоглоомын төв байгаа. За мянган тоглоомтой, за агааржуулалт маш сайтай, хүүхдийн цэвэрхэн 0-тай, гаднаа машины зогсоол маш ихтэй My Little Pony тоглоомын төвийг зорин ирж хөөрхөн хүүхдүүдэд тоглуулаарай ээж аавуудаа. My Little Pony тоглоомын төв маань өдөр бүр 10 цагаас оройн 19 цаг хүртэл үе таалгана гэд хөөрхөн хүүхдүүдэд урин залж байгаа. За ингээд энэ удаагийн дугаард оролцсон эрхэмсэг хөрхөн ханхуу гүнжнүүдтэй баярлж талархснаа илэрхийлье. За ингээд 20 жилийн өмнө манай нэвтрүүлэгт оролцож байсан мөнх цулын Намун 18 жилийн өмнө манай нэвтрүүлэгт оролцож байсан мөнх цулын Тэмүүжин нартай бас баярлж талархснаа илэрхийлж байна. За манай нэвтрүүлгийг аав ээжүүд маань дахин хүрэлцэн гэрж манцуутай бяцхан тамирчтай оролцуулдаг. За ингээд бүх хөрхөн гэр бүлүүдтэй дахин хүрэлцэн гэртэгт нь ад жаргал амжилт бүтээл сайхан бүхний дээдийг хүсэн өрөөё. Үнэхээр их баярлалаа хүмүүсээ. Өвөө мөх гэрэл эмээ бүндэн. За ингээд манай нэвтрүүлэгт маш сайхан ач зээнараа тасгалжуулан оролцуулж байгаа бүх эмээ өвөө нар маань манцуутай тамирчин нэвтрүүлгийг зохион байгуулж хийж байгаа бүх ажилчид хүмүүст маань ад жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөсөн та бүхнийхээ урмын үг, та бүхнийхээ мэдчилгээнд баярлаж талархснаа илэрхийлж урам зоригийг бид аван ажиллагаан хийж амжилт бүтээлээр дэлгэрч яваа билээ. Та бүхэндээ ад жаргал сайхан бүхнийг хүсэн өрөөё. Урт наслаараа өвөө эмээ нар минь удаан жаргаарай та бүхэн минь ээ. Ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үе таалгаа нэгэд байна. 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том, олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн 0-тай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө урин залж байна. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт бүх тэмцээндээ бусдыгаа өшөөчилж алтан медалаар ингрэмилаж авраг ханху хөгжилтэй хөөрхөн джентльменээр шалгарч байгаа тодов жам завхтай төгс бэлэгтүүдээ алтан медаль авьяаслаг шилдгийн шилдэг үжигчин авраг ханхугийн шагналуудыг гардуулж байна. Авраг ханху тодов жамцын төгс бэлэгт баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа авторалын мөлхөө уралдаанд хөшөөчилж алтан медалаар ингрэмилаж цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо уухайн дунд дивэх ирээдүйн босоо авраг энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнэ алтан толгоо өгтэй мөнх өсөлхүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Сайн бүх болох болтугай. Баяр хүргэе мөнх өсөл. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй, хүчтэй,
инээдтэй, хөөртэй, баяртай, баясгалантай, бяцхан хөөрхөн оролцогч Жамуухын цэнцүрэн дүү маань алтан медалаар ингрэмэлж, авьяасдаг, царайдаг, авхаалчтай сэргэлэн мис, шилдгийн шилдэг бүжигчнээр шалгарсан байна. Жамуухын цэнцүрэн алтан медаль бэлгийн намд гардууллаа. Баяр хүргэе мундаг охиндоо. Аавын болон маама нараас авхаалчтай самбаатай амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа хушуучлан дагуудаж алтан медалаар ингрэмэлж байгаа. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг хөө юндан гөгөө сайхан залуу од хүүгийн эрхэс тод хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Юндан гөгөө сайхан залуудаа баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань эрчтэй, хүчтэй, үзэгслэнгоо хөөрдөм хөөрхөн оролцогч Отгонбаатрын номин дүү маань анд олон найзуудаа автораалын бэлгөөрөлдөнд хошоочилж алтан медалаар ингрэмэлж царайлаг, мираалаг, монголжонгоо мис охиноор шалгарч байна. Бэлэг медалийн хамт гардууллаа. Монголжонгоо мистэй баяр хүргье. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саадан хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлзийтэй сайхан өдөр хэмээн хөөрхөн хүү маань халын халаас нэвтрүүлгийн маань зарин ирж оролцож, үнэхэрийн хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхүүгээр шалгарч, анд олон найзуудаа автораалын мөлхөөрөлдөндөө амжилт сайтай дагуулж, алтан медалаар ингрэмэлж байгаа. Монгол хөөгийн сайн заяа хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн хурцтай хүчтэй хөөрхөн тамирчиндаа баяр хүргэе. Манцатай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсон эрхэмсэг бяцхан огтоос маань хамгийн сэргэлэн, хамгийн цаваа, хамгийн хөгжилтэй оролцогч үзэгслэнгөө өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарч байгаа. Баяр сайхны инхлэн охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Үзэгслэнгөө өхөөрдөм хөөрхөн мис баяр сайхны инхлэн баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань инээдтэй хөөртэй оролцогч гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаад дотоодоор аялж нэр ал трансферт болох сайхан залуу Баян-мөнхийн анар дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу Баян-мөнхийн анар баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилттай эхэлсэн Азтай супермен, Одтой супермен Азийн мумлаг атгаж авьяаслаг шилдэг бүжигчнэр шалгарч дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр ал трансферт болох сайхан залуугаар шалгарч байгаа. Даваа хоёрын тогтуун дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Азтай супермен, Одтой супермен даваа баярын тогтуун дэндүү хөөрхөн дэгжин джентльмен баяр хүргэе Азтандаа. Авийн болон маамуунараас айргийн тавч шалгарсан айдаа мундаг оролцогч бандгархан хөөрхөн Батаа джентльмен сайхан залуугаар шалгарсан сэргэлэн хөөрхөн хүү долгионы их хүчрэлтүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Бандгархан хөөрхөн Батаа джентльмен сайхан залуу айргийн тавын эзэн айдаа мундаг оролцогч их хүчрэл баяр хүргэе. Авийн олон маамуунараас амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож, айргийн тав тодорч, ихтүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарч байгаа. Анх болдоо өгтэй амар сайхан дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Энэ удаагийн дугаарыг маань ихтүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуудаа баяр хүргэе. Анх болдын амар сайхан Эрхэм хүндэт үзэгчдээ Манцатай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 400 8 зогсоос ихтүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харавсан сум шиг өнгөрөхөд алдраа жаахан дөнөрмөө сурагчд болсон байна. 20 зуныг отоход хонгор жаахан дөнөр маань аюутан болцгоосон байна. Нэг л мэтгэд 30 намартай залгаж нэр алдрaan цэрэтсэн залуус олцгоон эсгэрийн шугах 40 өвлийг өнгөрөхөд эх орондоо эхийг хийж бүтээч гисэн эрдэмтэй намтай залуус айцгаана. Цаг дүүнэрмэн та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дөрсөж хөхрөн инээж баясгах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч өнөх очид Манцатай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай.